Макароны амралт. Чихэр тусан туслах гоё амттай. Тансаг төдөн бас чихэрлэг. Макарон хамгийн амттай. Макарон. Ямар хөөрхөн юм бэ? Бүх цаг үеийн хамгийн хөөрхөн попод. Ядарчлаа. Жахан дөг хийгээдхий. Зэрэг унтаж байх цаг алгаа. Хорон мөч болгон чинь хуваартай. 2 цагт сурчилгаа, 4 цагт дараачин тоглолтын хувьд цаа өмсөж үзэн, 6 цагт ярилцлагатаа өнөө өрөө дахиад нэг тоглолттой. Би заавал Тийм ээ. Нэрээ мартснаас. Тасгал нэмлээ. Чамд урам зэрэг дутагдаад байгаа юм чинь. миний төрсөн өдрөөрөө би амарч бардгүй мó. Тэгэхээр би төрсөн өдрөөр чи нэг юм бэлдсэн. Төрсөн өдрийн хүргээ. Төрсөн өдрийн хүрээ хайх макароно. Төрсөн өдрийн хүргээ. Тийм ээ, хэлхээ мартчихж төрсөн өдөртөө зариулж өнөөдөр шүтэн бишрэгчтэйгээ уулзна. Юу? 10 цент. Одоо 4,000-ыг цуглуулад энэ сарын түрээсээ төлчихнө. Шүтэн бишрэгч үү? Тийм ээ, би байна, макарон. Дахиад 10 цент. Өнөөдөр би азтай байна шүү. Нэг өдөр 20 цент. Хөөх. Хачи юм аа. Намайг танихгүй байна. Чихэр амттай мөн. Гүйцэд болсон гайдал бас амттай. Нэг удаа би халтраад сүүгээ шалан дээр бүгдийг насгачихсан. Дахиад гайдал жимс байна уу? Тэгвэл аваад хувцсыг өмсүүлээрэй. Сайн уу? Намайг сүү гэдэг. Чамайг ин гэдэг үү? Макарон. Макарон гинэ. Уулзаж байгаагүй юм байна. Чи манай хотод шинээр ирсэн юм уу? Тоглолтоор ирсэн юм л да. Сайн байна. Шинээр ирсэн юм чинь би чамд хотоо танилцуулъя. Явъя. Зөндөө олон хөгжилтэй юм байгаа. За. Хотын хамгийн гоё тоглоомын газар. Зөндөө олон гайхалтай тоглоомтой. Би ерөөсөө ийм газар ирж байгаагүй. Хөөе хардаа. Цогтөг тоглоом. Тоглоод үзтээ. Түрээсээ төлөхөд энэ цент надад хэрэгтэй л дээ. Гэхдээ анхны тоглоом чинь нохор би үгүй. Ямар сайхан юм бэ? Толгойн цог. Тэр. Яг энэ. Тэрийг. Ганц их зохиж чадсангүй штэ. Ямар хэцүү тоглоом бэ? Заримдаа хамгийн уур хүрэгдэг хүнээ бодож чадвал энэ тоглоомд хождъё. Тийм үү? 4 цаг дараачин тоглолтын хувьд цаа өмсөж үзэн, өнөөдөр завгүй. Манай менежер намайг чихэрлэгийг мэдэж болохгүй гэсэн. Энэ дараагүй гэдгийг харуулад үгүй л дээ. Асан да яг ширээ. Мачи. Баярлаа. Амттай байна. Хатуу. Манай менежер намайг чихэрлэгийг мэдэж болохгүй гэсэн л дээ. Макароныг чихрэл хийдэг үсттэй. Тэгвэл ядгийн ганцыг хазчихъя. Амттай юм аа. Хөөе, чи сахалтай болчлоо. Би ноён талахгүй, хөгшин бас ууртай. Нийтдээ юм аа. Ноён талах гэж хин. Ноён талах гэж манай дарга хотын хамгийн шилдэг үсчин. Юур болсон. Таанч намайг алдаа гаргахаар уурладаг, их уурладаг. Ямар өдгийг би мэднэ. Чи бас ууртай хөгшин дарахтай юм уу? Заримдаа өөр ажил хийдэг байсан ч болоосаа гэж хүсдэг. Дагаад яв. Чамд харуулах зөндөө юм байна. Бүгдийг хапмаар байна. Ямар хөөрхөн юм бэ? Хөөх, танаа цагтаг ийж бүрдэн. Хөөх, янзтай гоё байна. Тийм үү? Чихэр тусан туслах гоё амттай. Тансаг төдөн бас чихэрлэг бомбом. Рокет дуулах хамгийн гоё. Хөгжилтэй байлаа. Зургийн бүхий рүү орцгоё. Тэхүү? Юу гэсэн бэ? Зургийн бүхийг? Чи өөр нь зураг авахулж байгаагүй юм уу? Зургийн бүхий гайхалтай штэ. Би сурталчилгаанд, цоврал кинонд хэдэн сэтгүүлийн сурчлагын тоглосон. Харин зургийн бүхий гэж мэдэхгүй.
Тэгвэл ороод үзээ. Явж дурсамж үлдээцгээе. Сая pop шүтээ макарон байсан уу? Юу хийж байгаа юм бол доо? Камерын баг хаан нуугдчих ба. Зүгээр л машин руу хар. Гарлаа. Чи ямар тэрэг харагддаг юм бэ? Үгүй шудраг бус энэ. Ахид ахуулъя. Бүгдээрээ яста гайхалтай гарчээ. Инээдтэй юм аа. Залуухан pop шүтэн болзож байна. Сайхан шууган дэгдэнтэй. Чамд сайхан байсан гэж найдаа. Өнөөдөр янзтай сайхан байлаа. Чиний амьдрал их хөгжилтэй байхаа. Баярлаа. Би өдөр хөгжилтэй байхыг хичээдэг. Чи ч гэсэн тэгдэг үстэй. Надад үнэхээр хөгжилдөх цаг байдгүй. Менежер сурч их байгаа. шаргуу хуваараар ажилуулдаг юм. Ажилгүй үедээ бэлтгэл хийдэг. Хурдангүй гэж. Нэрэ тиймдээ дарагтаа загнуулах хизээ сайхан байлаа да. Гэхдээ үйлчлэгчдийнхээ инээж байгааг харахаар загнуусны үр дүн гардаг шүү дээ. Хэдий хэцүү байлаа ч гэсэн хүмүүсийг жаргалтай болгож чадаж байвал би ажилласаа хийжээ гэж бодно. Өрсөн өдрийн мэнд хүргэе. Миний шүтэн бишрэгчэд жаргалтай байгаа юм шиг санагдсан шүү. Нэрээ өнөөдөр миний төрсөн өдөр. Юу? Нэрээ юу? Байцаарай. Энэ 7 хоногт орой хоолндоо идэх гэж байсан юм. Гэхдээ чи идтээ шоколадтай билүү? Үгүй хэрэггүй. Надад өгч битгий гарзал. Гарц бишээ. Хуваагаад идвэл илүү амттай. Ингээд яаж асаах вүлээ? Макарон, төрсөн өдрийн мэнд хүргэе. Маш их баярлалаа. Манай ус чинь тавтай морил. Залуу минь өчигдөр pop шүтээ макаронтой хамт байсан залуу чи юм уу? Макарон pop юу яасан гинэ? Йоо, сонсоогүй юм уу? Макарон одоо дэлхийд шууган дэгдэж байгаад. Өчигдрийн зургнуудаа надад өгөх юм бол чамд $10,000 өгье. $10,000. Тийм ээ. Ийм их мөнгөтэй болчихвол түрээсэндээ санаа зовлох болно шүү дээ. Зургнуудыг холоо дээр гэрт байгаа. Сайн байна. Маргааш ирж авъя. Тэр зургнууд хайчч ба. Зургнууд амьдралыг минь өөрчилнө. Тийм ээ. Ах дүүнэр минь санаа зовлох болно. Аав ээж тэтгэвртэй гарч болно. Энд байна уу? Тийм ээ. Мөн байна. Хурдан явъя. Хамгийн гол нь шинэ найздаа хадгалах илэрхийлмээр. Хөгжилдөө шинэ хадгалын явдалтай учрах цаг гаргах нь чухал гэдгийг надад ойлгуулсан. Юу? Алга болгосон гэдэг чи юу гэсэн үг юм? Тийм ээ. Миний буруу ирэх мэн. Мөнгө авна гэж саналтгүй шүү. Сайн байна. Бас л амжилттай. Тасалбар чинь сайн зарагдаж байна шүү. Бас шүтэн бишрэгч чинь захиа явуулсан байна. Үсчний газарт найз чинь үргэлж байгаа шүү. Шокогийн инээмсэглэл. Шоко өдрөг байгаач. Надад инээмсэглэх шалтгаан хэрэгтэй биз дээ. Тийм ээ. Чи ажил тайлбар шүү. Надад битгий хүр. Та чи яачихсан юм бэ? Өнөөдөр бол талхны Монголыг хотын жаргалтай жижиг бизнесийн өдөр хол үгэн жаргалтай. Би талхны Монголыг хотын захиргаанаас явж байна. За, тавтай морил. Таны гэрсэнд бид баяр дадаж барахгүй байна. Хангалттай цэвэрлэх байна. Зя. Ажилчдын салингаа цаг тухайд нь авдаг. Ажилчдын аз жаргалын үзүүлэлт. Тэгэхээр ажилчдын аз жаргалын үзүүлэлт баг гэдгээс бусад шалгалт та тэнцэж өгөх. Үгүй байлгүй дээ. Манай ажилчид жаргалтай. Хамгийн жаргалтай ажилчид. Тийм ээ. Эргэмээ. Энэ ажил чинь жаргалтай харагдаж байна уу? Ажлын байрны баяр баясгалыг сэргээхээс нааш засгийн газрын тэтгэмж авах шаардлагыг хангахгүй байна. Бүгдээрээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Гэхдээ хүлээлгүй. Надад тэр мөнгө хэрэгтэй шүү дээ. Бас ахиад.
Чамаас бол манай нэг тэтгэмж авч чаддаггүй. Манай үс чинь бол баяр хөөртэй ажлын баяр. Зүгээр энэмсгэлж гэж болдгүй мө? Миний тэнэг царай энд ч энэсэнгүй. Яс, би инээдтэй биш вэ нөө? Би энэ шиг гэдэг үзье. Энэгээр таныг цаавал инээж гэнэ. Хинт гэж хурж байна. Юу талхаа? Яагаад ч нэмэргүй юм шиг байна. Аха! Шоког хамгийн түрүүнд инээлгвэл $7 шагналтай. Бүгд хаашаа алга болчихвоо. Суу чи гадаа тэмдэг тавьсан биз дээ? $7 төлөө хинч ирэхгүй штэ. Хөөе, энд $7 та болж болно гэсэн үү? Жүжигчдийн хувьд хэцүү үе байна. Их мөнгө шүү. Би орж инээлгэнэ. За, тавтаа марилцгоо. $7 супер шагналын төлөө Шоког инээлгэх тэмцээн эхэллээ. Адвэ, адуу. Ингээд ихний өрсөлдөгчөө танилцуулъя. Өмхий үнэртэй хэдийж дэндүү хөөрхөн царайтай яцлаг. Шоко, би чам татгалзах аргагүй юм авчирсан. Тадаа! Ухаалаг утсыг зэвсгээ болгон сонгожээ. Инээд минь Крампсет зурлын хамгийн сүүлд гарсан ангийг үзүүлье. Би тэрэ дурлаад байгаа инээд ми шоу юу? Энэнд инехгүй байна гэж байхгүй штэ. Хардаа, энэ шоу янзын гоё инээдтэй байгаа биз? Үгүй, миний сонирхол биш. Үгүй ээ. Энэ шоуд бүгд дуртай байдаг штэ. Илэг өшөөдөө штэ. Бадачтэй. Нэг дугаарыг өрсөлдөгч бясдаг шаардлагыг биелүүлж чадсангүй. За, дараагийн өрсөлдөгч $100 царай. Гэхдээ хэд галуун температурт түлэгдэн. Үнэхээр янзтай залуу да. Гэрэл зурган дээр сайхан гарна да. Тийм ээ, хайр цэгэндээ оруулах юмсан. Сайн уу Шоко? Би чамайг илүүгээр ирлээ. Шоко, чи миний гомн бол. Би яслаг болъё. Шоко, чамайг хөөсөн чихээр тэрэмцэн гурилаар хийсэн үү? Яагаад гэвэл би чамтай дахиад уулзмаар. Чи хүйтэн ундаа юу? Яагаад гэвэл ундаа шиг амттай. Үнэнхий өндрөл дуртай юу? Цэцгийг амархан хайлдаг гэдэг. Чиний төлөө шатсан чи яах Шоко? Хүргээд бай. Манай хоёр дахь өрсөлдөж бас л чадсангүй дээ. Ийм ямар инээлгэн гэж бодож хэлвэдэг. Одоо ашигтай шиг уу? Би дараагийн $7 миний бүгд миний. Энэ хурдл. Үгүй бол юу гэж? Үгүй бол харамсна гэж мэдээ. Чи өөрөө хэлсэн шүү. Чимээгүй. Инээдтэй байна уу та нарт? Наа тэнэдэг чинь засаад үгүй. Ой, наад мөнгө батлан даатар гарахта хэрэглэе. Манай 3 дахь өрсөлдөгч битгээл ирмэж ирээсэ. Гэхдээ л тэмцээн өрсөлдөөтэй болж байна шүү. Дараагийн өрсөлдөгчдөө халуун дотноор угтан авцгаая. Шоког хинч инээмсэглүүл чадахгүй юм шиг байна. Зарим нэг нарийн бов бусад чиг чаргалтай байдгүй бололтой. Хинч ялсангүй. Энэ тэмцээнээ ингээд дуусгая дөө. Илгэмжирлээ. Шоко мөн бидтэй танд илгэмжирсэн байна. Илгмэ харж байна уу? Шоко инээмсэглэж байна тийм үү? Гарын үсгээр Таад баярлаж байна. Талхны зах минь гэж зөвхөн онлайн захиалгалд Шоког баярлуулдаг юм байна. Сайн уу?
Шоког инэлгэх тэмцээний ялагч бол энэ хүрээний ажилтан. Баяр хүргэе. Энэ шагналын $7 чинийх боллоо. Ээж талхны өөрчлөлт. За болчихлоо. Хөөх, миний охин ямар хөөрхөн юм бэ? Ноён талха баярлалаа. Хүүхдүүдийн үс засах гэд ядарсан уу? Зүгээрээ. Ой, наашаа хүрээд ир. Чаддсан бол авал та. Наад чи миний. Хөөе, цолигнууд минь буцаагаа тавихгүй юу? Яна, уучлаарай. Ноён талха та зүгээр үү? Уучлаарай. Би 4 хүүхэдтэй болохоор хүүхдүүдээ одоо явцгаая. Өнөөдөр тий тооцоогоо хийн. Энэ таач гэсэн үсээ засвал л да. Би юу? Зүгээр дээ. Хүүхдийн үс засвалаа дуусахаар мөнгөч дуусчихдаг юм. За, би тэгээд явъя да. Хүүхдүүдээ одоо явцгаая. Надаас хол Байлцгаа. хэлээд штэ. Хонгор минь чи миний утсыг хараагүй юу? Энэ байна. Оо, баярлалаа. Ээжээ, миний усны хавчарыг харсан уу? Ширээн дээр байгаа үсттэй. Тийм ээ. Сармөгчний өвзөг улаан. Тийм ээ. Улаан зүйлс бүжигсэн. Хөөе. Дуугүй байгаа чи. Дуул чаддгүй юм бэ? Юун дууч юм бэ? Царай муутай юм байж. Юу нэ чи? Үзүүлээд байгаа. Өглөөнөөс эхлээд яацгаад байгаа юм бэ? Уучлаарай. Бүх хоцорлоо хүүхдүүдэд явцгаая. Завааруулж л мэдхээс цэвэрлэж мэдхэхгүй юм да. Хөөе, маргааш миний төрсөн өдөр юм байна штэ. Хаттай билүү? Хордон хорлын өрөөнд хүрээд ир. Юу болов вэ? Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе хаттай билүүда. Төрсөн өдрийн минь хүргэе. Тэмээ баяр хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе. Цаашдаа ч гэсэн бидэнтэй дандаа хамт ажиллаарай. Хөөх, та нартай баярлалаа. Надад ч гэсэн тийм үе байсан да. Ой. Миний охин хүрээд ирвүү? Сайн уу? Ой, наадах чи юу юм? Нан танд хамаагүй. Хөөх, миний төрсөн өдрийн бэлэг юм байх та. Ухаантай гэдэг. Би ирээ. Бүгд хурдан ирчээ. Магда. Хөө минь юу цэцэг вэ? Юу чишээ. Цэцэг хүртэл бэлдээд бүр том болжээ. Хонгор минь би ирлээ. Харта энэ юу вэ? Миний төрсөн өдрийн бэлэг үү? Яг зөв. Маргааш өглөө нээж үзээрэй. Төрсөн өдрийг мань мартаагүй байх шүү. Том охины манд бэлдсэн бэлэг байна. Задлаад үздэг юм билүү? Найз залуугийн манд бэлгийг яагаад та үзээд байгаа? Оо, найз хөвгөө нэг чинь байсан юм уу? Уучлаарай. Хайрцаг нь муухай болчлоо. Баярлалаа. Явцгаад ирээ. Цэцгийн баглаага өгөхгүй мүү? Багшд өгөх юм аа. Оо. Багшийнхан байжээ. Ээжээ, энийг хардаа. Дүү таныг зурсан. Оо, тийм үү? Бол мундаг компани ажилтан том ихч хөөрхөн, ах маань хөл бөмбөг сайн тоглодог. Бага ихч дуучин, харин би гоё зурдаг. Ээж маань гэртээ гүгээр л суудаг.
Дүү таныг гэрдээ суудаг гинэ. Яагаад хүний юм булгаалаад байгаа юм бэ? Чамаатай. Онгор минь. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Хайрт минь. Чийл тоох юм да. Энэ чамд таалагдана гэж бодож байна. Нэгэд үзтээ. Энэ юу вэ? Цэвэрлэгээний байли. Би гэрэл хийхээ өмнө амласан шүү дээ. Чинийхээ гаранд дуусал уусч хөрвөхгүй гэж. Би ямар чиний зарцуу. Өөрөө наатаа авчи. Хонгор минь яагаад байгаа юм бэ? Өнгөн таалагдахгүй байна уу? Бэлиний өнгө биш. Чи таалагдахгүй байна. Нөхөр хөөхтүүдгээд бүгд хэрэг алгаа. Саяхан манад ирсэн үйлчлүүлэгч байна. Сайн байна уу? Хадагтай шоко. Та манад хүүхдүүдтэйгээ ирж байсан байхаа. Ямар нэг юм болоо юу? Тийм ээ нөгөө. Тийм юм болсон юм бэ? Би өдөө болтол яах гэж тэгэж өөрийгөө зовсноч мэдэхгүй юм. Бурхан минь ээ. Гэхдээ эн чинь цаг хэд болж байна. Хүүхдүүдийнхээ өглөөний хоолыг хийж өгөх ёстой. Уучлаарай хадагтай явлаа. Төр хүлээгээрэй. Та надтай хамт явах хэрэгтэй байна. Шоко, чи дахиад хоцорлоо. Үйлчлүүлэгч ирлээ. Үйлчлүүлэгч ээ? Сайн байна уу ноён талхаа? Эртэдэн 4 хүүхдийн ээж. Хүүхдүүд чинь ийм хурдан үсээ засуулах болчихоо юу? Нөгөө өнөөдөр бол ээж нь өөрөө засуулна. Төрсөн өдөр нь байхгүй юу? Хөө, төрсөн өдөр нь онцгойлон анхаарал тавина. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе хайртай үйлчлүүлэгчтэй. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Хонгор минь хаана байгаа юм бэ? Хурдан ирж хоолоо хий. Хүүхдүүд өсөөд байна гэж сүйд болж байна. Чи гаргүй юм уу? Хөлгүй юм уу? Би үсчинд үсээ янзлуулах гэж байна. Чи өөрийнхөө хоолыг өөрөө бэлдээд тасал. Залхаж байна. Хөөе тэр яах вэ? Хүүхдүүдээ яах вэ? Санаа зовлтгүй. Сүү бид хоёр бүгдийг зохицуулна. Гэр ийм байдалтай байхад үсээ янзлуулна гинүү. Эрүүл ухаанаа алдсан байхаа. Өсөөд байна штэ. байгаа юм бэ? Уучлаарай. Хүлээж бай, захиалаад өгье. Сайн уу? Ээж чинь биш болохоор урамч нь хуугарсан уу? Та нар хэн бэ? Сайн байна уу? Талхны өсчний газрын ажилчид байна. Ээж чинь үсээ засуулж байгаа болохоор оронд нь туслах гээд ирлээ. Нэрээ юу? Баярлалаа. Би гэрийн ажил огт хийж үзээгүй юм аа. Таныг өөрөө гэрийн ажил хийхэд бид туслах болно. Үс чинь бүр хэтэрхий болчихжээ. Сүүн крэм бүгд хайлчихсан. Зээлзгэн шоколад хоёр баг ялдарч байна. Үсээ янзлуулаад хэр удсан бэ? 5 жил бараг болсон байх. 5 жил? Ирээд буй удсан болохоор таны амьдралын хамгийн гоё засалтыг хийж өгье. Энэ муу аяг тавгнуудыг угаагаад дуусахгүй юм аа. Гэрийн ажил хэцүү байгаа биз? Эхнэр тань 6 амбултай айлыг авч явах гэж ямар их ятарсан бол доо. Чиний зөвөө. Том нь өрөөгөө, хоёр дахь нь ариун цэвэр өрөө, гурав дахь дөрөв дахь нь зочны өрөөгөө цэвэрлэл гүйцэтгэг. Та сая өөрөө өрөөгөө цэвэрлэл гэж хэлсэн. Ариун цэврийн өрөө заваа штэ. Зочны өрөө чинь дэндүү том штэ. Та нар энийг мэдхүү. Тэр хэцүү ямиг ээж чи өдөр бүр цэвэрлдэг. Олон юм ярьдгүй хөдөлгөө. За, болчихлоо. Энэ би гэж юу? Үнэхээр гоё юм аа. Танд баярлалаа. Хамгийн сайхан төрсөн өдөр болоосаа. Гэхдээ хэдий юм хөөрхөн болсон ч очих газар алгадаа. Юу сүгвэ? Очих газар байлгүй яах вэ? Нөхөр хүүхдүүд чинь гэртээ хүлээж байгаа.
Тийм ээ. Хүүхдүүд ээ? Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе хатэж. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Гэхдээ хэн бүгдийн цэвэрлж гисэн юм бэ? Би өрөөгөө цэвэрлсэн. Харин би ариун цэврийн өрөөг. Зочны өрөө би цэвэрлсэн. Ямар мундаг юм бэ? Энэ юу хоолнууд вэ? Би хийх гэж оролдсон юм аа. Ямар амттай болсныг сайн мэдэхгүй л байна. Хөөх чи хийсэн гэж юу? Амттай болжээ. Нэр юу? Хонгор минь уучлаарай. Гэрийн ажил ийм хэцүү гэдгийг би мэдсэнгүй. Би ч гэсэн. Цаашдаа би ч гэсэн хамт цэвэрлэнэ. Баярлалаа. Ээжи, билэг энийг танд. Гүзээлзгэн шиг хөрхөн ээж. Ээжи, би таныг зурсан. Хөөх бурхан минь. Хорвоогийн хамгийн хөрхөн миний ээж. Хонгор минь төрсөн өдрийн мэнд хүргэе. Хардаа. Хөөх. Надтай гэрэлсэн чамдаа үнэхээр их баярлалаа. Би ч гэсэн. Сэтгэл хөдлөж өглөө. Энэ ч жинхэнэ төрсөн өдөр. Ээжи, хайртай шүү. Үсээ даатгсан нь. Сайхан өдөр байна. Хадагтай ноёдоо хөтлөгч Красан мэнчилж байна. Хоёр оролцогчийн маань хөргөгчийг хоосолж, үсийг янзалж өгөх үсээ даатгалаа шоу. Энгийн бүтээгдэхүүнээр хамгийн сайхан үстэй болгож өгөх хамгийн шилдэг үсчийг танилцуулж байна. 99 дахь удаага ялагчулж байгаа талхчны газрын хамгийн шилдэг үсчин ноён талхаа. Тэрний өрсөлдөх талх бол үсчний газраа сурчлагаар ирсэн үсчин Донат. За тэгвэл одооноос 10 минутын хугацаанд үсийн янзлаарай. Үнэхээр гайхалтай байлаа. 5 минутын дотор засалтаа дуусчихлаа. Шалтны оролцжээ. Өнөөдрийн ялагч бол Оцавиастан үсчин талх байлаа. Ахаа талх ялчихлаа. Энийг хата 7 хоног бүр талх ялаад байхаар үзэлтийн хувь байнга буураад байна. Угаасаа талх ялах юм чинь хэн үзэх юм бэ? Үзэлтийн хувь энэс илүү буураад байвал манай хөтөлбөрийг хаачих шүү дээ. Үзэлтийн хувь өсгөмөр байна уу? Үзэлтийн хувийг огцом ихсгэх арга байгаа л да. Захирлаа, одоо ялах юм бол тасралтгүй 100 дугуйгаа ялна гэсэн үг. Үдшилэг хийх үү? За төвөгдөө хэрэггүй. Би ямар анх удаа ялж байгаа биш үү? Ямар сонин мэдрэмж вэ? Одоо үсээ даатгалаа шоуны 100 дахь тусгай дугаарыг эхлүүлж байна. 100 дахь ялалтаа байгуулахаар бэлдэж байгаа гоц авьяастан үсчин ноён талхаа. Тэрний эсрэг ноён талхын 100 дахь ялалтыг зогсоохоор ирсэн оролцогч бол 100 дахь тусгай дугаар болохоор хэцүүхэн оролцох баха. талхыг ялгаар ирсэн үс засалтын амьд бурхан ноён чипс. Инээдтэй маа. Аргус ус болгон муухай болдог юм чи амьд бурхан ч мөн л доо. Чипсүүдээ. Шалдын сандарсан байна. Ногийн чипс үс тасахта надаас ч муу штэ. Та нар инээхэ бол талхчи бэлгэлтэй байгаараа. Чи ч өнөөдөр доосон да. Чи юу гэнэ? Надад өнөөдөр нууц зэвсэг байгаа. Нууц зэвсэг. Тэгвэл энэ хоёр үсчинд үсээ даатгахаар ирсэн зочдоо танилцуулъя. Ноён чипсийн үйлчлэгч бол дэлхийн хамгийн шилдэг Манжин кино компани ерөнхийлөгч Бан Найго. Хамгийн орлого болдог Бан Найго байна. Донод хамгаалагч цувралыг хийсэн тэр бомдно. Бан Найгон үсээ даатгалаа шоунд оролцож байгаа сэтгэгдлээсээ хуваалцсан уу?
Талхчны хотхонд хамгийн их орлого олдог Бан Найго гэгч байна. Тийм ээ, бид ч гэсэн найдаж байгаа. Тэгвэл Бан Найгоны авчирсан хөргөчийг танилцуулъя. Бурхан минь ийм байх гэж хөргөчнийг хэмжээж гисэн ёстой дээд зэрэглэх юм аа. Дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнээр дүүрэн байна да. Би ч гэсэн ганц удаа үсэндээ тавьж үзэх юмсан. Талхны газрын хамгийн баян нь гэсэн шиг хөргөчөндөх бүтээгдэхүүнүүд нь ч гэсэн гайхалтай байна шүү. Гэрт маань маш олон хөргөгч байдаг болохоор нэгийг лавч ирлээ. Ийм дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд өгөөд байхдаа яадлын. Иймгээ юмд юун сүртэй уралдаг юм. Гайхширх юм бүр ч олон байгаа шүү. Тэгвэл ноён талхны үйлчлүүлэгчтэй уулзцгаая. Оролцогч гарч ирнэ. Бурхан минь. Энд хараад иннэ. Вэн талхч нэ. Талхчны газрын хамгийн шилдэг сексэхэ гуйлагч Мангвай гарч ирлээ. Сайн байна уу? Юу вэ? Гуйлагч юм байна. Энэ чинь шудраг биш байна. Цэцгтээ өөртөө итгэлтэй бол хэн оролцох нь ямар амаа вэ? Зя тэгвэл гуйлагч Мангвай хөргөчийг хөргөчөнд юу байгааг харах уу? Юу вэ? Бүгд л хоолны хаягдал байна штэ. Хитрхи шудраг биш байна штэ. Тийм ээ. Хараад байх юм алга. Яана, загирл маань ялагдах нь байна штэ. Сайн байна. Үзэлтийн хувь огцом үсэж байна. Дээд зэргийн төрс, нэгэсийн гүргэм, чавга, чихэргээд тансаг бүтээгдэхүүн хэтэрхий олон болохоор юунаас нь эхэлж хэрэглэхээ мэдэхгүй л байна. Ийм хачин үсчний газар гэж хаана байсан юм бэ? Ялдарсан улаан лойд нэрсээр яаж үс янзлах юм бэ? Ямар гоё юм бэ? Үгүй, тэр чинь Талхчны циркийн гоц авьяастан алиалагч Жампл Галун биш үү? Хэний талга болчихсон энд байж байдаг шүү. Энд гуйлагч талх яасан сайн жангал ярддаг юм бэ? Та ч арай домогт алиалагч Жампл Галун биш вэз? Дэмэ мөн байна. Би Галун байна. Жампл Галун тантай энд таардаг байж. Гэхдээ яаж яваад гуйлагч болчихсон юм бэ? Бэ талхчны газрын хамгийн шилдэг алиалагч байсан. Нэр хүн сайтай мөнгөд сайн олдог байлаа. Нэвч аимшигт гнава вирус талхчны газар тархаж бүх үзмэр цуслагдсан цэрх маань дампуурсан. Ажилгүй болсон бэ. Эхнэр хүүхдээ арах нүргүй болоод гэрээсээ явсан. Тэрнээс хойш гудамд хонголдог орон гэргүй хүн болчихсон. Талиалагч орон болох гэж. Хэтэрхий өрөвдмөр юм аа. Коронавирус ёстой муухай. Бэхнэр үүтэйгээ дахиад уулзаж чадах болов. Тэгэлгүй яах вэ? Энэ гоц авьяастан үс чинь таныг дахин төрүүлэх болно. Нэр юу? Эхнэр хоёроо үнэхээр их санаж байна. Би Ноён талга Галлууны гэр бүлийнхэнтэй уулзуулаарай юм ээ. Чадсан шүү дээ. Ноён талхаа танд хийж чадахгүй юм байхгүй гэж дандаа онгордог шүү дээ. Ноён талхаа бүгд танд найдлага тавьж байна шүү дээ. Гой, ноён тон надад туслаач. би нэг үзээд алдаа. За ингээд үсээ даатгалаа шоу эхэлж байна. Хэтэрхий олон юм байгаа болохоор альнаас нь эхлээд хэрэглэхээ мэдэхгүй байна. Эко сүгээр хийсэн сүн кремийг эхэлж түрхээд дээр нь далайн чихний дотроос нэмээд хамгийн дээд зэрэглээ төрс тавьж гүргэн тавиад эцэст нь алтын нунтаг цацчихвал аргагүй цаг үеэс төрүүлж алгасан цагвар боллоо. Юу вэ? Гайхалтай. Одоо л миний чадварыг олж харж байна уу? Хэн чи юу вэ?
ийм юм байх гэж эдэж яваад үлдээсэн далайн замаг язарсан нэр суулан лойлоор хамгийн шилдэг засалтыг хийж чадлаа. Ноён талах чаргагүй мундаг юм аа. Ноён талах амьдралын нэрэм барааныг харуулж чадлаа. Хөөх, ноён талах үнэхээр мундаг юм аа. Энд чинь би юу? Намайг ийм гоё болгож өгсөнд баярлалаа ноён талхаа. Өнгөрсөн үеийн шаналлаа мартаад шинээр амьдралаа эхлүүл. Яг энэ бүтээгдэхүүнүүд шиг. Хуучин шигээ дахин тайзан дээр гарч эхнэр хүүхдүүдтэй тоглолтоо үзүүлмээр байна. Тийм өдөр заавал ирнэ. Чин сэтгэлээ минь хөдлөж чадах жүжигчин энд байжээ. Манай кино компанид өөрсгч нь хүнд хүчээр зүйлийг ялан туулсан жүжигчин хэрэгтэй байна. Юу? Бид алиалагчийг гол дүрээ болгосон кино хийх гэж байгаа. Нэр нь Joke. Ноён жамп. Та энэ киноны гол дүрд тоглох уу? Би гол дүр тоглоно гэж юу? Тоглоод үзээ. Сайхан боломж байна. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгье би бүх хүчээр ажиллая. Энэ өдөр захирал маань 100 дахь ялалтаа авч Бид үзэлтээр тэргүүлээ. гол нариулагч гэсэн хамгийн олон хүн үзлээгээд баярлаж байсан. Ноён чипс гомдлож байгаад Ойлагчиг надад өгөхгүй яасан бэ? Юу? телевизээс хөөгций. Яаж хонь вэ? Харин бид өнөөдөр Жамбилийн киног үзэх гээд кино театрт ирсэн байна. Би нэг хошигнол хэлэх үү. Өөрийнхөө амьдралыг гониг гутрал гэж бодсон. Тэгсэн чинь үнэндээ жаргалтай төгсгөлтэй байсан. Сүү буурцаг 2. Сүү! Халаалтаа яагаад нэмчихсэн юм бэ? Энэ чинь үс чи юм уу? Сав юм уу? Уучлаарай ноён талхаа үс тасалтанд хэрэгтэй зүйлсийг даарч явах гээд Юу? Улаацхан битгий хэл одоо бүр бүгд хайлаад урсалж байна. Хөө, яваад шинэ бүтээгдэхүүнүүд аваад ир. за юу авч очт юм бэлээ? Хой хүм За буурцаг аваарэ. буурцаг уу? Өнөөдөр ямар ч буурцаг зарч чадсангүй. Чи авч болохгүй юу хүм минь? Яах вэ байд? Үс тасах юм авах хэрэгтэй юмсан. Гэхдээ энэ юм үнэхээр өрөвдмөр юм аа. Сүү! Үгүй. Энэ удаад ноён талхны урмыг хугалж болохгүй. Имээ уучлаарай. Би Гэрт хоолгүй суугаад зэнэр минь одоо яанда. зэнэр чинь хоолгүй байгаа юм. Эдгишгүй өвчин туссан хүүг ачгсан асрах ёстой байдаг. Идэгшгүй өвчөө. Имээ 100,000-д буурцаг худалдаж авъя. Оо за баярлалаа. Эн чинь 100,000 юм уу? Юу суугүй. Наадах чинь энгийн буурцаг биш ээ. Хүслийг чинь биелүүлдэг ичээдийн буурцаг. Ичээдийн буурцаг аа? Наад буурцгаа тарих юм бол сайхан зүйл тохиолдно. Гэхдээ энэ буурцгнаас болоод тохиолдсон сайхан зүйлээ хэн ч хэлж болохгүй. Юу гэсэн үг вэ? Буурцаг аваарай. Буурцаг аваарай. Юу? Ичээдийн буурцаг аа? 100,000-аар 3 буурцаг авч байгаа мó? Тийм ээ. Уучлаарай ирхмээ. Гэхдээ буурцаг зарж байгаа юм ээ. Дэндүү өрөвдмөр байсан болохоор. Чам шиг ажилтнтай би илүү өрөвдмөр байна. Энэ муу буурцаг. Гүй ирхмээ. Яаж үс тасах юм бэ? Яна миний буурцагнууд. Шоко, чи яваад үс тасах юм аваад ир. За. Сүү, цэвэрлэгээ хий. За ирхмээ. Ингэж байгаа тоцорхон байна штэ. Ямар үе Чи одоо юу вэ? Өглөөний минь ноён талхаа. Гэхдээ энэ юу мод вэ? Мэдхгүй. Өглөө ирсэн чинь ургачихсан байна. Үсчний газрыг халахалчаар үйлчлүүлэгчд ирэхгүй дээ. Харин тийм ээ. Сүү, одоо шууд энэ мотыг суулж хаяад. Мэдлээ. Ястаа нэрэ. Хай чи юм болох юм аа. Харин тийм ээ. Хөөх, ямар том юм бэ? Хүй. 3 салаа байна шүү дээ. Арай өчигдрийн 3 буурцаг ургаад буурцагны мод болчихсон юм биш үсттэй. Юу юм чимээ вэ? Тэр дээр нэг юм байгаа шиг байна.
Дээшээ авирч үздэг хэрэгэ. 1 2 1 2 1 2 1 2 1 2 арай чугарлаа шүү. Гэхдээ би хаана гараад ирвэ? Хөөх! Тансаг бүтээгдэхүүний деваж юм байна. Тэр чинь юу вэ? Хөөх! Зэрлэг моог байна. Тэгэхэд бүр цагаан юм байна. Нэгийг аваад үзгүй. Хөөх! Тасралтгүй моог ургадаг сав бололтой шүү. Шоколад нь дахиад байна. Хөөх! Шоколад нь дахиад төрс шахаж байна. Хурдан туудаг хэрэгэ. Хүүе! Гүргэм гаргадаг хуур байна. Аха, түрүү энэ хуур дуугараад байсан юм байна шүү дээ. Сайхан үнэртэй юм аа. Мөг, төрс, гүргэм хүртэл байна. Энд чинь ёстой өсчний хэрэгслийн деваж юм байна да. Хурдхан захиралдаа хүргэж өгнө. Их баярлах байх та. Ноён тасаа. Сүү хаажчаад одоо ирж байгаа юм бэ? Та энэ бүгдийг хардаа. Мөг, төрс, гүргэм хүртэл байна. Юу? Тэ зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд байна. Ийм тансаг юмсаг хаанаас олсон юм бэ? Тэр буурцагны мод. Нэрээ имээ битгий хэлээрэй гэсэн штеп. Шинээр нэгдсэн дэлгүүрт хямдхан зарж явахаар наваад ирлээ. Сүү чи одоо ажилдаа сайн болжээ. Маргаас ч гэсэн авч ирээ. Мэдлээ. 1 2 1 2. Хөөх! Швейцарын тусгай бяцлаг байна. Бэлэг шоколад, хамгийн тасаг зэрэглэлийн үргүй ногоо усан үзэм, чондуугийн тоо, алимон манго хүртэл тансаг бүтээгдэхүүн дүүрэн байна да. Ноён талгач үнэхээр баярлах байх та. Хайхалтай. Хамгийн тансаг бүтээгдэхүүнүүд энэ танаа усчны газарч үнэхээр шилдэг шүү. Зүгээр дээ. Ноён талгач би ирлээ. Өнөөдөр ч гэсэн тансаг бүтээгдэхүүн маш ихийг холоод ирлээ. Хөөх нэрээ юу? Сүү эдний хаанаас олсон юм бэ? Нөгөө дахиад нэгийг аваад ирээ. Хаанаас ийм бүтээгдэхүүн олж ирээд байгаа юм бол тоо. Гүй нэг дагаад явдаг юм уу? 1 2 1 2. Эднээс өөр шинэлэг юм байхгүй юм байх та. Хайж үзье. Хөөх, энэ юу вэ? Бор мог юм болов? Хөөх, зөөлхөн юм аа. Энд чинь муур байсан байх штэ. Хурдхан зүгтээ. 1 2 1 2. Муур энэ буурцагны модоор дамжаад буугаад ирвэл яана? Ноён талга шоко хоёрлоо тайрах байх та. Хурдхан энэ модыг суглаж хайна. Сүү муу зайлог. Уурцагны модон дээрээс тансаг бүтээгдэхүүн авч ирээд байсан бай. Би ястаа үзүүлээд өгнө. Өрөөгийн ус үзэм алимон манго чондуугийн тоор хүртэл ийм газар гэж байдаг. Тасралтгүй ургаад байна. Би яагаад ингэж байгаад байна? Савтан усчны газар луга аваад явна. Оо, гүргэм гаргадаг хуур байна. Энийг заавал авч явах хэрэгтэй. Оо, шоколад нь дахиад төрс гаргаад байна. Чиж гэсэн хамт манай усчны газар руу явна. Чамаа барьчихлаа. Ёо, нуруу. Энэс болоод унцглаа шүү дээ. Муур баяштай. Алхыг амраарай. Ноён
талах Шоко хоёрыг заавал аврах хэрэгтэй. Сүү наадхан болооч. Унчглаа. Сүү бохгүй. Тийм ээ. Сүү буурцганы модыг унгачхад одоо яаж буух юм бэ? Инхээр муур бууж ирч чадахгүй. Одоо ноён талах Шоко хоёр аюулгүй. 1 сарын дараа. Ноён талах сураггүй болоод бүтэн сар болчихдог. Тэр ер нь ингээд хаана байгаа юм болоо? Харин тийм ээ. Сүү одоо хоёулаач гэсэн шинэ ажил хайж олё. Ноён талхыгаа санаад байна штэ. Та яг хаана байгаа юм бэ? Тэр чинь муур байна штэ. Сүү харта мууран дээр. Ноён талах байна шүү дээ. Сүү Шоко уулзалгүй удажгүй. Ноён талах. Юу асан бэ хэрхмэ? Энэ муур бас юу вэ? Энэ зойлгийг сургахад жаахан удаа та. Миний тэжээвэр мууртай танилц. Чи та. Ноён талхаа тэгвэл үсчний газараа яах юм болж байна? Бид таныг ямар их хүлээсэн гэж? Одоо намайг ноён талах гэж битгий дуу. Би бол Ширингийн хаан Брэдван. Явцай. Явна чи та. Ажилчны ухралд. Наваа гарыг хөвжөлтэй. Яасан чимээтэй юм бэ? Уугу байгаа ч тий. Хагас бүтэн сайн хамарч Шингээд өглөөд байгаа юм бэ? Наваа гарагт би хамгийн дуртай. Болооч. Амралтын өдрүүдээр их тоос дарсан байгаасаа даваа гаргийн их зөвлөгөөнөөс илүү сайхан юм юу аах вэ? Тэр юу вэ? Шоко, та зүгээр үү? Юу асан бэ? Мэддэггүй мө. Өнөөдөр даваа гараг зоригч нөхрүүл цагийн хуваар хавтаа. Хөөх, ийм урд чагсаалт байгаа гэж төсөөлсөнгүй шүү. Манай үсч алдартай л да. Эхмээ, өнөөдөр дүүрэн захиалгатай байна. Юу? Битүү захиалгатай гэв. Өнөөдөр амралтгүй илүү цагаар ажиллах нэ. Хөөе, яаж гэсэн юм бэ? Өнөөдөр супер хөгжилтэй даваа гараг штеп. Ангах цаг боллоо. Би зөндөө хүлээсэн шүү дээ. Би хүлээсэн. Үгүй би. Яасан дуусахгүй бэ? Та намайг засч өгнө гэж амласан биз дээ. Хүлээгээд байна штэ. Алив дээ хурдлаач дээ. Ошууд л да. Алив. Мөнгө авъя. Окей ч байна. Би мөнгө авъя. Алуу бошоод л та. Ямар хариуцлагагүй юм бэ? Үгүй Шоко гарлаа. Би энэ ажлаас гар. Айл иртэрч хүлээсэн шүү дээ. Үсчний газар л очоо гэж хэлээд. Үгүй. Бас л хар дарсан зүуд цаашаад ингэж чадахгүй нэ. Нэгэн компани ашгаа 10 дахин нугалж чаджээ. Эрхмээ компанийнхаа амжилтын нууцаас хуваалцахгүй юу? Тэр бололгүй яах вэ? Манай амжилтын нууц бол баг бүрдүүлэх ажиллагаа. Ха. Ямар вайнда? Манай дараагийн үйл ажиллагаа 10,000 марафон. Тийм ээ. Баг бүрдүүлэх үйл ажиллагааг нэ яг зөв. Юун үйл ажиллагаа яриад байгаа юм бэ? Завгүй байна штэ. Уралдааны машины компани тим юм хийгээд ашиг 10 дахин нэмэгдсэн байна. 10 дахин гинэ. Чи галзуураа юу? Завгүй хэцүү байхад чинь баярлалаа. Хийчих бол ажиллах шаардлагагүй штэ. Баг бүрдүүлэх хөгжилтэй арга хэмжээ зохиогоод ирч хүчтэйгээр буцаад ажиллаа хийцгээе. За сүү. Чи бэлтгэл ажиллаа хийх үү? Тэгэлгүй яах вэ? Жинхэнэ баг бүрдүүлэх үйл ажиллагаа үнэхээр ингэж хийх гэж байна гэж үү дээ. Гэхдээ бэлтгэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Та нар хизээч ийм газрыг харж байгаагүй. Энэ бол Чипоумар. Тэр юу вэ? Яасан бэ? Мөнгөгүй болчихсон юм уу? Хэдив чинь бясагны мөнгө алгуу. Асуудалгүй. Чипоумар. Хаан шиг худалдаж аваа. Тийм ээ, хаан шиг. Бай бүжигсэн би нүдээс асгаж чадахгүй нэ. Миний бүдээж байгаа үйл ажиллагааны шилдэг юм байна.
Тийм ээ. Өршөөгөөр ирэх юм ээ. Би чамайг таних билүү? Таны тусламж үнэхээр хэрэгтэй байна. Тэгээд чиний анхны үйл ажиллагаа байх нэ. Баг бүрдүүлэх. Жимстэй чанамал минь гэж хэцүү зам шүү. Яг тийм болохоор л таны тусламж хэрэгтэй байгаа юм. Энүүгээр би яах юм бэ? Сурагчид яагаад дүрм тувцас өмсдөг гэж бодов? Хэлээд өгье. Зөв газар байгаа гэдгээ мэдрэх гэж. Баг бүрдүүлэлт гэдэг бол компани ажилчдаа ёс суртахуунтай байлгахыг хэлж байгаа юм. Хамгийн хэцүү үйл ажиллагаа. Багийнхаа цамцны ойдол болгонд хайр, үнэнч сэтгэлээ шингээвэл ажилчид зөв газараа байгаа гэдгээ мэднэ. Эхмээ асууж болох уу? Махаар яах гэж байгаа юм? Тэд үргэлж хэлдэггүй л дээ. Гэхдээ үйл ажиллагааны гол зүйл нь хоол. Махан хоол үйл ажиллагаа чинь өгсгөө уруудгүй гэдгийг шийднэ. Маха төлөвл ажилчид чинь ингээд өнгөрсөн байна гэж бодно. Шүүрхий болвол ажилчид чинь өөрсдийгөө дутуу түүхий байна гэж ойлгоно. Төгс болгосон гаднаа шаржиг нуур дотроо шүүслэг мах ажилчдын зүрхийг хаасайгүй хайлуулна. Хамтран ажиллагсад чинь чам туславал нэг хүн шиг урагшиж чадвал Сэн газартаа хүрнэ. үсчний газрын орлого багасч уруутвал баг бүрдүүлэх тоглоомод ямар санагдаж байна? Та бид хоёр энэ насандаа хамт байх барилдлагатай байх. Би танд бүх мөнгөө зээлмээрч юм шиг санагдаж байна. Харж байна уу? Энэ тоглоомнууд чамайг ажлынхантай чинь дотн болгоно. Чи их сайн байсан болохоор би үндсэн хичээлийг бүгдийг зааж чадлаа. Баярлалаа хэрхмээ. Таны ачаар хамгийн шилдэг үйл ажиллагааг хийн. Арай болоогүй шүү. Чи нэг ур чадварыг мэдэх ёстой. Тэр нь юу юм бэ? Түүдэг гал. Түүдэг галыг эзэмших. Бидний гарал үүслийг сануулж байдаг сүр хүчит зуух. Галын дүл бидэнд халууныг, бидний төрөлтийг сануулдаг. Жинхэнэ түүдэг гал асаахын тулд өөрөө төлөөний модоо бэлдэж шатаж дуусхыг харах ёстой. Ойлон бэлэн боллоо. Ингээд бүх юм бэлэн. Одоо нөгөө хэдийг ирэхийг хүлээнэ. Арай хэтрүүлж гисэн болов би сүүн крэм шиг санагдаад байх юм. Ирэхээс өмнө жаахан хугацаагаа юм чинь төрхөн зур та давдаг юм билүү? Өглөөний минь ноён талхаа. Өглөөний минь. Сэтгэл догтлоод гоцгслэнгийн нойрооч авч чадсангүй. Би ч гэсэн. Энэ хоёр яах гэж ирсэн бэ? Бодгоо сүүрсэн. Ингээд сүү хаана байна? Бүгдийг бэлдэж гэнэ гэж амласан да. Ноён талхаа хардаа. Сүү энд ирсэн юм шиг байна. Сүү аль хэдийн цусан руу явж гисэн болов? Тийм ээ. Бүгдээрээ ч гэсэн явах уу? Алив юмнуудаа авчих явъя. Мартах шахлаа. Өдөржин ирэхгүй юм чинь үсчний гадраа цоож. За боллоо. Урагшаа. Ямар сайхан унт. Сайхан амраад сэргээд авлаа шүү. Одоо баг бүрдүүлэх ажиллагаагаа хийгээд хичээл зүтгэлээгээ шимээг үзнэ. Яагаад гаднаас нь төгчч гисэн юм болоо? Хаалга онгоолгооч ээ. Гадаа хүн байна уу? Намайг гаргаач. Бид бүгд өндөгтэй адилхан. Өөрөөсөө өндөгний шарыг олоорой. Шахта мэржлээ. Махамттай байна шүү. Гэхдээ найзуудаа сүү бүлээхгүй байсан юм уу? Нэр тийм шүү. Сүү бүгдийг нь бэлдсэн. Хоолой дээд цадсан юм чинь түүдэг галаа саацгаая. Түүдэг гол. Сууч аимшиг юм яцгаая. Үсэлдээ юм аа. Бараг над чиг үзэсгэлэнтэй юм аа. Би ийм юм хийж угаадаа баяртай байна. Сүү энд бидэнтэй хамт байсан ч болоосоо. Гацчгаад гарч чадахгүй. Хаалга дүгжээтэй би цонхонд гацчихлаа. Би юу олчихвдоо? Миний галын адам намайг ороход галын адам хийчлээ. Би ч гэсэн баг бүрдүүлэх үйл ажиллагаанд оролцмоор байна. Сушими жуулчд.
Ашгүй нэг талхны Монголог хотод ирлээ. Ингээд бүгдээрээ баялан иглүүцгээе. Хайда! Хинэ! Ой харта. Энэ бялуун ордон байна. Гөө, ямар гайхалтай юм бэ? Их гоё шилтгэ юм аа. Зүцгэн штэ. Би хамгийн том шүтэн биш хэрэг чинь. Бид чам хайртай. Аха. Юу за. Суши хотоос жуулчид ирсэн гэж сонссон. Харвас бүтлэхгүй амьтад байна. Суши хотын жуулчдыг баян гэдэг. Тэдний оронд би баян болохын тулд яаж мөнгөний салгах вүлээ? Аха. Тийм ээ. Тэнийг эмчэнд бүтэж магадгүй. Хямдрал $1. Энэ юу вэ? Амьдралтай худалдаа байна. Бас бүх зүцгийг хямдарч гэж. Ямар хөөрх юм бэ? Энэ бас эш гэсэн. Ямар хямдхан юм бэ? Эртэж чипс загс барина гэж. Одоо бүгдийн зах дээр зарнаа. Юу вэ? Хой туна, чиний сашими ус алга болчихжээ. Хаашаа алгуулчих вэ? Хулд чиний үсгсэн алга болчихж над шиг хаалцсан болчихлоо шүү дээ. Миний салман алга болчихж. Миний дүрс, хайртай дүрснүүд минь. Миний шарсан өндөгчсөн алга болчихж. Хэн нь ийм юм хийдэг байна? Гадаад руу аялбал аюултай гэж мэдсэн юм а. Бидний үсийг аваад явчихлаа штэ. Тэр гонштой. Үсээ буцааж авмаар байгаа бол энэ байшин руу ир. Энэ залуу хэрэгтэй юм байна. Явцгаая. Хөдлөөд. Хатгаас өмнө хурдаа очиж авъя. Ямар их уур хурж байна. Яста бүдүүлэг юм. Ямар их уур хурж байна. Явцгаая. Бидний үсийг буцаагаад өг. Бүгд энд байж шүү дээ. Яста гоё харагдаж байна. Энэ чинь биднийх. Хөөе, автомат машин байна штэ. Нэг сая. Ямар их юм бэ? Бидний юмнууд штэ. Машиныг цөмцгөөд онгоолгоё. Тийм ээ. Бидний юм уу? Одоо хэнийг болсон гинэ? Юу ярьж байна? Мэдээж минийх болсон. Миний газар нутг руу зөвшөөрлөгөө халдвал шоронд орно. Үе юу? Цагта. Мэднэ үсттэй тийм ээ. Хөөе, муу хулгайчаа. Бидний үсийг хулгайлчаад Үсийг нь барьцааж мөнгө нэгэж байна. уучлаарай. Би үн гаргадаггүй шүү дээ. Талхны Монголог хотод ингэж л бизнес явуулдаг. Ингээд нэрэ та нар үсгүй байж яаж онгоцон цуух юм? Хайртай сашими чинь байхгүй бол та нар паспортны зураг шиг харагдахгүй. Тиймээс гэртээ хармаар байгаа бол надад бэлэн мөнгө авчрах болж дээ. Муу мангас. Туна сэтгэлээ бариараа хүй. Тэ тийхүү. Туна. Эндээ ингээд гацчихлаа. Хизэж гэртээ харж чадахгүй нэ. Үгүй. Бууж өгч болохгүй. Бүгдээр юу хийж чадах вүлээ? Тэрийг хардаа. Зүцгийн самбар байна штэ. Царайлаг нь үнэн штэ. Гэхдээ тус болохгүй штэ. Үсээ яаж авах вэ гэдгийг л бодцгоё. Үгүй. Сайн харалтаа. Тэр халтартан энэ үсчинд үсээ засуулдаг гэсэн байна штэ. Ноён талах энд ажилдаг уу? Тавдам ойрол ирхмээ танд яаж туслах вэ? Нөгөө бид Суши хотоос ирсэн юм. Бидний үсийг хулгайлчихсан юм а. Тусламж хэрэгтэй байна. Суу яасан бэ? Ноён талах. Бидний үсийг хулгайлчихсан юм. Уг нь толгой дээр их гоё сашимитэй байсан юм л да. Таны хийж чадах ямар нэгэн байх л ёстой. Бидэнд туслаач тийхүү. Тэгэхээр та нар жинхэнэ сүшиний хэсгүүд байсан байх нь. Гэхдээ бүгдээрээ бөөрөнхий будаа болчихвол гэртээ харж чадахгүй тийм байц? Тийм. Та нар алцахгүй. Бүгдийг чинь эсэм минь гэрлүүч нь буцаана. Суу яваад агуулгын өрөөнөөс тэлцэг нүр аваад ир. За. Эрхэм Такояки энэ хутгийг өөрөө хийсэн.
Ямар гайхалтай юм бэ ноён талхаа. Зүгээр суут юм аа. Та үнэхээр гайхалтай. Яасан ч хийлдэг юм. Дараа талхны мухлах хотод ирэхээр чинь өөр загвараа засч өгнө. Ноён талхаа. Та бол миний хайр халамж ноён талхаа. Баярлалаа ноён талхаа. Жинхэнэ суутан. Та бас нэг сэтгүүл дээр гарчиж. Энэ удаа бас юу гэж байна? Даруухан баяр гэхэр би даанч мундаг юм да. Алдар тавьяач хэцүү шүү. Гадаа бараг сая үйлчлүүлэгч байна. Тоглож байна. Аргаламжийнхаа мөнгөөр шинэ үстэй боллоо. Чихрээс шин хамгийн гоё гисэн аяллийн бүх сэтгүүл дээр гарсан байна лээ. Би тогтлоод байна. Би чи ялзарсан загснаас өөр юу ч хоцорлоо доо. Сая гэж арайх мөгдөгчхүү.